Гэхдээ энэ бүтэн жилийнхаа ажлыг дүгнээд эмчнэрийн баярыг тэмдэглэж байгаа үеийн эмчнэртэй энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээд 1843 оны 3 сарын 30-нд анхны хагалгааг мэслэлийн хагалгааг анестезиолог эмч унтуулгатайгаар унтуулснаар энэ үйл ажиллагааг тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм билээ. Бидний энэ тэмдэглээд байгаа 3 сарын 30 гэдэг бол тэр өдрийг дурсаж тэмдэглэдэг өдөр юм өг төвлөнтэй юм билээ. За тэгээ бид нар ч гэсэн сүүлийн жилүүдэд энэ баяраа тэмдэглээд энэ дэлхийн эмч нартай хөл зэрэгцээд ингээ явж байгаадаа баяртай байна. За миний үе бол 1986 онд 40 жилийн өмнө сургуулаа төгсөж ирэхдээ ганцаараа ирээгүй юм. Бид нар 10 сургуулаа ирсэн. Анагаахын дээдийг төгсөөд тэгээд 16 эмчээс би үндсэндээ нутагтаа үлдээд бусд нь буцаад өөрийнхөө замаар төв суран газар бараадаад мэргэжлийн өөрчлөлт ингээд ингээд явчихсан. Тэгээ би бас бодож ирсэн. Тэр хүмүүстэй нэг уулзахаас нь ажил амьдралынхаа гарааг говьлтай аймаг сум бүрээс аймгаас сумаас гэсэн тэр хүмүүстэйгээ уулзч нэг юу яхаснаа мэндийг мэдгэсэн гэж бодож ирсэн. Тэгээд тийм сайхан жил бол энэ жил болж байгаа. За ер нь бол ямархуу эмч ямархуу багш насныг та бүхэн мэдж байгаа надад хэлээд байх юм байхгүй. Зүгээр ер нь бол сонирхолтой хэлэхэд бол би төв энэ хугацаанд бол нэг 30-аад төрлийн эрдэм шинжилгээний ажил хийсэн байдаг. За нэг 8 төрлийн жоохон 8 Америкийн нэгдсэн улс болон Английн сайн дуран байгууллагын эмч нартай эмнэлгийн мэргэжлүүдтэй хамтарч ажиллаж тэднэрээс миний ганц сурч авсан юм бол төсөл бичих гэдэг нэг тийм аргачлалыг сурсан. Өөрөөр хэлбэл ер нь юм хараад за даргийн төсөл бичээд энийг ингээд сайжруулах юм байна гэдэг нэг тэр хүмүүсээс сурч авсан. Тэгээд тэрнийхээ хүчинд нэг 25 төсөл олон улсын байгууллага янз бүрийн газруудад бичиж тэгээд тэрнийхээ үнийн дүнгийг харах юм бол би бас энэ хугацаанд ажилласан эмнэлгийн ажиллаад яг эмнэлэгчтэй ажиллаад авсан цалинтай минь тэнцэх хэмжээний тийм мөнгөн хөрөнгийг өөрийнхөө ажилласан эмнэлэгтээ оруулж чадсан байт юм аа. Тэгээд тэрүүгээр бол би тийм босод чиглэлрүү ганцхан эмч биш, ганцхан багш биш. Тэр чиглэл рүү их анхаарч ажилласаа гэж би хүсье гэж бодож байгаа. За ер нь бол манай Монгол улс чинь 3хан анагаахын сургууль байгаа. Анагаахын дунд гэж ярьдаг тийм ээ. Анагаахын сургуулийн багш болно гэдэг бол энэ хамгийн их анагаахын сургуультай хамтраад ажиллаад анагаахын сургуулийнхаа оюутнуудад багшлаад явах юм бол нэгдүгээр бол эдийн засгийн боломж нэмж өгч байгаа юм. Хоёрдугаарт бол бидний цар хүрээ зөвхөн говьлтай аймагтай биш баруун бүс тэр төдийгүй бүх улсаар даяараа өөрийгөө таниулж бусдад ингэж сурсан мэдснээ заа сурна гэдэг бол хамгийн боломжтой. Тэр нь бидний манай эмчнэрийн өмнө үе таалга нээлттэй байд юм шүү гэж би бас хэлэх бай. За тэгээд энд 5 хоногийн өмнө юм байна да 24-нд бас энэ шамдыг аваад ингээд та бүхнтэйгээ тэр баяраа хавалцаад байжсэн. Тэгээд бүр ингээд салбарынхаа хүмүүсийн дунд энэ баяртай өдөр үг хэлэх боломж олгосон үеийнхаа хамтуудыг төлөөлөд энэ үгийг хэлэх болсондоо их баяртай байгаа. Яагаад гэвэл ерөөсөө ингээд хүний амьдрал чинь ингээд нэг тэтгэврт гараад ингээд зогсчихгүй байна шүү дээ. Тэр нь ингээд бүр ингээд би юу сурсан тэр үрээ чимээ хүртдэг юм байна. Тийм үе ирдэг учраас ингээд удахгүй тэтгэвртэй гарах гэж байгаа болон ер нь бол бид бүгдөө ингээд 100 нас 6-аад таяг тулах биш, нэгэн ажлыг хийх биш. Тэгээ би ингээд харж яхад сая энэ Эрдэнэт газрын даргын тайланда 107 хувийн байгууллага ажилладаг юм байна шүү дээ, эрүүл мэндийн салбарт. Тэгэхээр бид нар ингээд хувьсгалгүйгээр хөгжүүлээд ялангуяа нийгмийн эрүүл мэндийн салбарыг илүү төлөв хөгжүүлээд бидний ингээд сая мэдээлэл дээрээс харж байхад бол ер нь бол дандаа сэргийлж болох өвчлөөд насаараад байна шүү. Тэгэхээр тэрнээс би яаж тэр 80 нэмэх болгох юм бэ гэдэг дээр бид нар анхаарахад нийгмийн эрүүл мэндийн салбарыг төлөв хөгжүүлж өвчлөгөөс нь өвчлөсөн хойно айгүй хүндэрсэн хойно бид нар ажиллаад
яаж ямар их хүч, ямар их мөнгө, ямар их одоо юу зарцуулдаг үү. Тэгэхээр тэрлүү их илүү анхаарч илүү их одоо тэр баг залуу үе одоо юу гэдэг тийм ээ эрүүл аж төрөх ёс руугаа анхаарах юм бол бид бас тэр нэмэх 80 руу өгөх байхаа гэсэн бодолсуулаад за тэгээд ер нь бас ингээд нэг зөв хооллолт одоо зөв одоо тэр одоо нэг ямар хоол хүн сонгож авах уу гэдэг хүртэл маань бүр багийн төвшөнд хүртэл ингээд их өөрчлөгдсөн. Одоо бид нар чинь ингээд айгүй хөдөө сайхан амьдарч байгаа айгүй тийм ориг хүн соол хэрглэж байгаа энэ гэж бодож байхад чинь үгүй нөгөө л их хэмжээний сахар угаасан чихэр хаана чихэр идэх гэж байгаа хүмүүс. Тэгсэн мөртлөө ундаа нөгөө жүүсийг хэн ууж гэнэ үү? Тэгэл ингээд бодохоор хүүхдүүдийн маань одоо 92% нь шүдний цоолтой гэж байгаа шүү дээ 12 хүртэл насны. Тэгэхээр бид нар бүр айгүй багаасаа итгэхэд ажилласаа ажиллахын байнаад тэгэх юм бол одоо бид нарт их бас их амжилт одоо гарах одоо өөр хэлбэл нөгөө 80 нэмэх 80 гэдэг чинь үргэлжлээд явна гэж байна шүү дээ. Тэр дугаар бид нар анхаарч ажиллах юмснаа гэж одоо ахмад эмчийн хувьд одоо хэлэх байна. За тэгээд ер нь бол нэг зүйл маань нэг одоо ажлын маань ингээд байр одоо хаагдсан ч гэсэн дараагийнх нь ингээ хоёр дахь хаалга нэгддэг шүү. Уран зоригтой баяртайгаар тэр одоо үргэлжиж одоо 20-30 жилээр үргэлжлэх тэр насандаа идэвхтэй сайхан амьдрах тийм боломж байд юм шиг гэж бас би бас хэлэхээр байна. За тэр хүмүүсийн хүчинд одоо тэр яагаад тэр ахмадуудын тухай яриад байна гэхээр ер нь бол ахмад үеэсээ л одоо сурч ямархуу эмч болох уу гэдгээ одоо мэдэж авдаг. Одоо өөрийн одоо гараараа намайг ингээд заагаад зураад ингэж нугсны ус авдیں۔ Ингэж сэлдэнгэр одоо төвийн бэнд уурс тавьд юм аа. Бидний үед чинь маш их тийм плеврийн одоо плеврит болдог байсан. Энд одоо хатгалт хийдэг юм гэдэг одоо надад одоо зааж өгсөн хүмүүс маань бол миний ахмад үеийнхэн. За ялангуяа Түнхүү өмч маань байна, Буянбат өмч маань байна, Орсоо өмч маань байна, Давагдор жогш байна. Одоо хадвартын ингээд хүнээс маш их юм сурдаг. Мөн залуучууд танараас ч гэсэн маш их юм сурдаг. Тэгээд насан туршдаа сурдаг, сурах ёстой энэ сайхан ажилд нь өндөр амжилт хүсье.